отгон бэлгийн асуудал, чингэлтэй дүргийн шүүхтэр бас асуудал болцсон ингээд. Системийн авилгалын асуудал энд үүсэж байгаа. Ягаад гэвэл тухайн үед чинь оюутлогоо 5 байгаагүй. Тэгэхээр ерөөсөө ганц Эрдэнэт байсан. За Эрдэнэтийг тойрч ерөөхдөө одоо энэ нэг системийн авилгал үүсч эхэлж байгаа байхгүй. За хэн нь одоо Эрдэнэтийг хянаж байна? За тэр бол одоо улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл. За тэгээд тэрэн дээр ингээд зөрчлүүд одоо болсон байгаа байхгүй. Хэрвээ албан тушаалын гэмт хэргийн эсрэг төрийн тогтолцоонд авилгын эсрэг дөрвөдөө тэмцэхгүй удаж байгаа бол энэ нь тухайн улсад системийн авилгал тогтсныг илэрхийлж байгаа юм. Нэгэнт ийм байдалд орсон бол авилгын хэрэг илэрсэн ч авилгыг үүсгэгч соёл сүлжээ нь хിവэр үлдэж ажлаа үргэлжлүүлсээр байх болно. Системийн авилгатай тэмцэх тухай анх зориглож ярьсан хүн нь ерөнхий сайд Оюун Эрдэнэ боллоо. Түүний дурдсан он цагийг нэхэн санацгаая. 1998 оны 4-р сарын 22. Ардчилсан холбоо эвслийн анхны засгийн газар огцорч инх сайхан ажлын хүлээлгэн өгснөөр маргаашны элбэг дөржийн засгийн газар байгуулагдав. Хачиргалтай элбэг дөржийн засгийн газар 3 сар болоод бас огцорсон юм. Энэ богинохон хугацаанд элбэг дөрж 2хан шийдвэр гаргасан байна. Эхнийх нь Эрдэнэт үйлдвэрийн дарга отгон бэлгийг огцруулав. Хоёр дахин 80 дугаар тогтоол буюу Сэргээн босголтын банкыг голомт банктай нэгдэх шийдвэр гаргаад л огцорсон юм. Элбэг дөрж засгийн эрхийг барих гэж улайран инх сайхныг огцруулсны гол шалтгаан нь өөрийн улс төрийн замналын санхүүжилтийг байнга доктортой хангах их үүсвэртэй болгоход оршиж байсан гэд хилчгэд огтхонч буруутгахгүй. Үүнийг Монголын нэн шин түүхэнд элбэг дөржийн өдүүлсэн хэрэгүүд дараалан нотолдог. Дээрх хоёр шийдвэр нь элбэг дөржийн зүгээс олон жил бодож боловсруулж явсан авилгын сүлжээгээ системчлэн бойжуулах эхлэлийг тавьсан билээ. Ийхүү Монголд хааныг дуйлан шуганы хэмжээнд дэгддэг байсан авилга хээл хахуйл үндэсний систем болон төгөлдөржих суурь тавигдсан бөгөөд элбэг дөрж удаа дөрийн дэд эрх мэдэлд гарах бүртээ энэ системийн авилгыг бэхжүүлэн томруулах ажлыг зогсолтгүйгээр хийж иржээ. Авилгын системийн үр тогтолт. Бид бүгдийн боддог шиг элбэг дөрж анханасаа ардчилсан хөдөлгөөний удирдагч байгаагүй юм. Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч нь Зориг. Монголын ардчилсан намын дарга нь Батүл байлаа. Элбэг дөржийн хувьд цуглаан хөтлөх зохицуулагчдын зөвлөлийн гишүүн зэрэг доогуур албан хашиж байв. 1990 оны 7 дугаар сард байгуулагдсан Бямб сүрэнгийн засгийн газарт ардчилсан хөдөлгөөнийхэн орохыг Зориг хүчтэй эсэргүүцэж байлаа. Тэрээр бид сөрөг хүчний үргэн гүйцэтгэхэд хангалттай гэсэн байр суурь баримталсан тул элбэг дөржид тэрнийг зайлуулж орыг нь эзлэх санаа төржээ. Учир нь Бямб сүрэнгийн засгийн газарт элбэг дөрж өөрийн баруун зүүн гар болох даа гамболд дөрөлгжв нарыг шадар сайдаар шургуулад амьдсан байсан юм. Эрх мэдлээс хүртэж болох үр шинийг нь анхлан хамталж дурлсан элбэг дөржийн хувьд цаашдын замаан засахт нь өндөр албан тушаалал хэрэгтэйг юунаас ч чухлаар авч үзсэн юм. Ингээд Монголын ардчилсан холбооны удирдлагыг авах дайралтыг эхлүүлв. Батүлийн толгойлсон Монголын ардчилсан нам нь эрх баригч хувьсгалт намын дараах 2 дахь нам болон хувирч үүнтэй зэрэгцээд ардчилсан холбооны улс төрийн үүрэг бүдгэрч оролцоо нь хумигдах болсон тул Зориг тэргүүтэй хэсэг гишүүд улс төрийн нам болон хувирах тухай ярих болжээ. Зориг дараагийн зорилтоо тодорхойлохоор Монголын ардчилсан холбооны 2 дугаар их хурлыг 1991 оны 6 дугаар сарын 12-н 13-ны өдрүүдэд хуралдуулахаар тов зарлжээ. Гэвч хурлын 103 гишүүнээс 87-г нь элбэг дөрж 70 дуур төрхөрөн ардчилсан холбоог нам болох гэлээ хэмээн эсэргүүцэж хурал хаюулсан тул ардчилсан холбоог улс төрийн нам болох асуудал гацаанд оров. Тонгодолгүй 6 дугаар сарын 15-нд ардын эрх сонин дээр Зориг ордны цонхоор шээсэнгэх гүтгэлэгт мэдээ нийтлэгдлээ. Тэр мэдээг бичсэн хүн нь элбэг дөржтэй улаан од сонинд хамт ажиллаж байсан Үйзээгүй найз гээ байлаа. Элбэг дөрж Зоригийг сониноор гүтгүүлээд зогссонгүй. Янжин ломгийн анхны гишүүн элбэг дөрж ганц сүрэнгэгч эмэгтэйгээр ардчилсан холбооны хурал дээр ордны цонхоор шээсэн чинь үнэн бидтэй хэмээн хашгируулж байсан хэмээн дурлсан нь бий. Элбэг дөрж олны өмнө Зоригийн талд байгаа мэт дүрсгэн та нар хуралдаан суу гэх мэтээр 87-гийн бүлгээс шаардаж жүжиглдэгч араар нь энэ мэт гүтгэлэг зохион байгуулж байсан нь хожим тодорхой болсон юм. Тэрний хуурамч баг төдөлгүй хуулран унлаа.
87-гийн тэмцэл эрчимжиж зоргийг арчилсан холбооны дараагаас авч хаях ажиллагааг зунжинган өрнүүлв. Тэдэнтэй зуралдгаас залгасан зориг 2 сар гарангийн дараа консерватив үзэл баримтлал бүхий улс төрийн нам байгуулах анзаарлан ерөнхий зохицуулагчийн ажлаа хүлээлгэн өглөө. Арчилсан холбоонд үлдээсэн асуудлыг нь харин элбэгдөрж ичгүүргүйгээр эзлэн суусан юм. Элбэгдөрж ирээдүйн авилгын эзэнт гүрнийхэн суурийг инхүү тавьсан болгоо. Өнөөдөр энэ намуудын хоорондох тэмцлийн эхний шинж тэмдэг нэлээд тодорхой манай улсад харагдаад байна уу да. Айл ал нь Орос орныхаа төлөө байвал тэр тэмцлүүнийг аюултай биш. Гэтэл тэр нь тэрнээсээ халиад тэр сонирхлын үүднээс улс орны бодлого явуулах гад үзвэл тэр нь аюултай байна. Удалгүй 1993 онд элбэгдөрж улсын нууц задлсан хэрэгт холбогдсон улсын хурлын гишүүнээс огцров. Улсын хурлын гишүүнээс чөлөөлөгдсөнийхөө дараа элбэгдөрж барьцаа ахиулж арчилсан намын дарга болохоор бэлтгэж эхлэв. Ингээд бусад намуудтай нэгдэж шинээр байгуулагдсан Монголын үндэсний арчилсан намын дарга болж дөнгөсөн юм. Ингэснээр олон жил сэтгэлдээ төсөөлж мөрөөдөж явсан системийн авилгыг бодит хэрэг болгоход нэгэн алхам төхөж очив. Авилгын системийг бойжуулах үе. Арчилсан холбоо эвсэл 1996 оны сонгуульд олонх болов. Хүсгэд хясах гихчээр элбэгдөржин ерөнхийсэд болох гэсэн зам дардан байсангүй. Намын удирдлагад огт байгаагүй инх сайхан гихч итгээд анхны ерөнхийлөгч Очир Батттай хуйлдах замаар арчилсан холбоо эвсэлийн засгийн газрыг тойглох нь тэр. Намын дарга өөрийгөө ерөнхийсэд гэж төсөөлж явсан элбэгдөржид энэ нь маш их бухимдал авчирсан бөгөөд эрчимтэй бэлдэж байгаад жил хүрэхгүй хугацааны дараа инх сайхныгаан огцруулж дөнгөв. Инх сайхан ерөнхий сайдаас буухынхаа өмнөхөн 1997 оны хавар уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрт аудитын шалгалт оруулсан нь элбэгдөржийн анхлан сэдсэн хэрэгч байж мэдэх сэжүүр бий. Отгон бэлгийг улсын хөрөнгөөр дөргиж байгааг илрүүлэх ажлыг хүний гараар эхлүүлээд өөрөө ерөнхийсэд болмогцсон үргэлжлүүлэн отгон бэлгийг огцруулж оронд нь өөрийн итгэлт хүн дөрөлг жовыг томилсон байна. Элбэгдөржийн засгийн газар эрдэнэтийн удирдлагыг өөрчлөх талаар нийт 8 удаа хуралдсан байдаг. Отгон бэлэг ажлын өгөхөөс татгалзсан тул хүчээр дайрч удирдлагыг авав. Тэр цагт эрдэнэт үйлдвэр нь Монгол улсын экспортын ихээхэн орлоготой цоргон сайжрах үе нэгж байв. Эрдэнэтийг хянсан нь Монголыг хянана гэх хийлц өгч гарчээ. Элбэгдөржин эрдэнэт үйлдвэрийн өгөөжийн талаар бусдыгаа бодвол маш тодорхой ойлголттой нэгэн байсан. Учир нь дунд сургуулийн анхлах ангид орох үедээ элбэгдөрж ховдос Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг ахын дан шилжин иржээ. Сургуулийн төгсөний дараа Эрдэнэтийн засвар механикийн заводод жил орчим ажиллахдаа үйлдвэрийн орлого боломж болцооны талаар чамгүй ойлголттой болсон аж. Үүнээс гадна элбэгдөрж орлогын олон их үүсвэртэй болох санаахалдаан хөтлөгдөн Дорын өмчийн зэргийн босголтын банкыг хувийн хэмжээлийн банкад нийлүүлэх шийдвэр гаргасан нь инх сайханд сайхан далим өгөх нь тэр. Ингээд элсний 13 гих бүлгийн явуулга тухайн Монгол Ардын хувьсгал намын дарга инх баяр нартай үгсэх замаар инх сайхан элбэгдөржид хариуг нь барьж даруй огцруулав. Отгон бэлэгч зүгээр суусангүй. Элбэгдөржийн томилгоог эсэргүүцэн шүүхэд хандсан байна. Зориг Монгол улс системийн авилга руу халтарч унах гээд байгааг удаа дараа журмын нөхөдөө анхааруулж хэлж байжээ. Олондо төгсөн хамгийн алдартай үг нь үүнийг илэрхийлдэг. Зориг хувь хүн амьдралаа дээшлүүлэхийг бодно. Тодорхой эдийн засгийн бүлэглэлч юм уу эсвэл компаниуд бэхжиж хөгжихөө бодно. Үүний хажуугаар улс үндэсний хамгийн дээд сонирхол гэж байна. Бүгдийг нь тооцох ёстой. Гэхдээ дарааллыг нь хизээч алдагдуулж болохгүй. Ашиг сонирхлон ирэмблэх талаар зоргийн хатуу байр суурийг дотроо хамгийн ихээр эсэргүүцсэн хүн нь элбэгдөрж байж магад. Үүнийг зориг бусдын гарт амин насаан алдахын өмнө ба дараах өдрүүдэд элбэгдөржин гаргасан арын шин ба үйлдэлүүд нотолдог. 1998 оны 9-р сарын 30. Ерөнхийлөгч Багванд Батуулыг ерөнхий сайдаар томилох арчилсан холбоо эвслийн саналаас татгалзав. Эвслийн удирдлага дараагийн ерөнхий сайдад зоригийн нэрийг дэвшүүлэхээр ярилцаж эхлэв. Энэ шийдвэрийг сонссон зориг гадаад томилтон хойшлуулсан байна. 10 дугаар сарын 2 Улсын хурлын намрын чуулганы улс төрийн голлох сэдв нь 4 сар хүлээгдсэн дараагийн ерөнхий сайдын томилгоо байлаа. Арчилсан холбоо эвслийн голлох фракцийн удирдлагууд албан бусаар уулзаж ерөнхий сайдад зоригийг дэмжихээр санал нэгдэв.
Энэ уулзалтын дараа зөргөө төрийн ордонд ерөнхийлөгчийн хамгийн газрын удирдлагатай дахин уулзжээ. Энэ өдөр Монголын үндэсний ардчилсан намын ерөнхий зөвлөлийн өргөтгсөн хурлыг хүүхдийн ордонд хуралдуулж, засгийн газрын эмхлэн байгуулж чадаагүй улсын хурлын дарга гончиг дөржийг огсруулах, ерөнхий сайдыг яаралтай томилж, нийгэм улс төрийн хямралт байдлыг даван туулах асуудлыг хэлэлцгээр товлж, орон нутгаас намын төлөөлөгчд цугласан байна. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар ерөнхий зөвлөлийн хурлыг хойшлуулах үүргийг намын дарга бөгөөд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч элбэгдэрж өгч. Хожим нь тэр үүнийг ерөнхий зөвлөлийн гишүүдэд нийслэлийн намын үрийн дарга нартай уулзуулах төлөвлөгөөтэй байсан тул гэж тайлбарласан байна. Элбэгдэрж ерөнхий зөвлөлийн хурлыг хойшлуулах шийдвэрийнхээ дараа ууланд алхах нэрээр хотоос гадагш гарчээ. Дарны хотоос гарснаас хойш 5 цагийн дараа ерөнхий сайдад томилогдох нь тодорхой болоод байсан. Зориг 21 цаг 40 минутын үед гэртээ 18 удаа хутгалуулан амь насаа алдсан юм. 10 дугаар сарын 3 засгийн газрын ээлжид бас хуралдаан дээр цагдаа ерөнхий газрын дарга хурандаа мөрөн энэ хэрэгт Эрдэнэтэй холбоотой гэх баримт байгааг дурдав. Уг хэргийг илрүүлэх ажлын хэсэг шалгалтын эхний явцаас улс төрийн захиалгад алга бөгөөд зоригийн амьдралын хэмнэлийг сайтар мэддэг тусгай албаны оролцоотой гисэн дүгнэлтийг гаргажээ. Маш олон гэрчийн яриагаар тэр өдөр элбэгдэрж журмын нөхрөн алсанд эмгэнэн гашуудах бус энэмсэглэл тодруулан ерөөсийн байдалтай явсан гэдэг. Яагаад ингэж байсныг нь асуусан сурвалжлагчийн асуултанд юу гэж хариулсныг нэхэн санацгаая. Сурвалжлагч: Гэр гарсны маргааш өглөө таныг намынхан байрны тэнд энэмсгэлчгсэн явж байсан гэх яриа гарсан. Элбэгдэрж: Ерөөсөө тэр хагас бүтэн сан гэхэд бараг тэр өдрөө нөгөө аимшигтай алга үлдэгчд баригдана гэсэн итгэл надад байсан. Алуурчин олдон хүмүүс харна зоргийг алсан этгээдийг сар байтал чирээд гаргаад ирнэ гэсэн л итгэлтэй байв. Ингээд бодоход өөрийн ирэхгүй инээсэн харагдсан байж магадгүй. Намынхын гишүүн, улсын хурлын гишүүн, олон түмний хүндэлдэг улс төрч бусдын гарт хэрцгийгээр алагдчихад байхад алуурчинд хорлсон гашуудсандан инех тийм сэтгэл хөдлөл эрүүл хүнээс гарна гэж юу? Элбэгдэрж тухайн үеийн хүмүүс тогт анзаараагүй бас нэгэн сонин дүгнэлтийг хэлсэн байна. Тэр өдрөөс хойш зөвхөн би биш Монгол өөрчлөгдсөн гэж би боддог. Нэг л их харуулсалтай, хартай, онцгүй болсон доо гэж тэр дүгнжээ. Тийм ээ. Тэр өдрөөс хойш Монгол улс системийн авилгал гэх харанхуй ангал руу унсан юм. Аруусаад барахгүй, хардхаас ч аргагүй онцгой явдал ихсэн нь системийн авилгал гихч мангас уяанасаа алдуурч түүнийг элбэгдэрж хөгжөн дэмжиж байлаа. Зөргийн амнасыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд өрнсөн хэд хэдэн үйл явдал анхаарал татдаг. Яагаад элбэгдэрж заавал зоргийг халдлагад өртөх өдөр ууланд алхав? Логик шалтгаан энд бий юу? Мөн тэр өдөр эрүүгийн цагдаагийн газрын дарга гадагшаа томилтоор явсан. Харин улсын мөрдөн байцаах газрын бие бүрэлдэхүүн гандгайтад салхинд гарах нэрээр ууж наргиж байсан зэрэг хачирхалтай давхцлууд байдаг. 10 дугаар сарын 3-нд болсон засгийн газрын ээлжид бас хурал дээр хурандаа мөрөн хэрэг Эрдэнэтэй холбоотой гэж мэдээлээд ажлын хэсэг байгуулж өөрөө толгойсон. Мөн улсын мөрдөн байцаах газрын дарга Алтан гэрэл, тагнуудын ерөнхий газрын дарга Инхэн насан болон мэрэгжлийн мөрдөн байцаагч хурандаа Жамин Сингэ, Базар Гүр, Батбаяр нарыг ажлын хэсэгт оруулжээ. Гэтэл ердөө 5 хоногийн дараа та нарыг ажиллахыг зогсоох үүргээд дээрээс ирлээгээд ажлын хэсгийг тараачихжээ. Тухайн үед хурандаа Жамин Сингэ 7 хоног ажилуулчихад болиулахыг бодоход их л дээрээс даалгавар иржтэй. Уг нь илрэх бүрэн боломжтой хэрэг гэж хэлснийг ажлын хэсгийнхэн дурсдаг. Системийн авилгын суурийг урлаж байхдаа элбэгдэрж нэг зүйлийг баттай ойлгосон нь тогтвортой удаан хугацаагаар мөнгө цөлөмхийн тулд нэг нам хангалтгүй юм байна. Нам дамнсан бүлэглэл байгуулж байж сансандан хүрэхийг тэр бат ойлгон авчээ. Систем ашиглалтанд бүрэн оров. Элбэгдэрж улсын хурлын ээлжид сонгуулиас жил гарангийн өмнө Америкаас Монголд буцаж ирсэн ч нэр дэвшгээс хөлчив. Тэр өөртөө итгэлгүй байлаа. Тэгээд Өвөрхангай аймгийн хар хорин сумын засаг дарга болж эртний нийслэлийг сэргэх гэсэн утопи санаад дэвшүүлэн хөөрцөглөж лекц унших болов. 2004 оны сонгуулийн дүн гарахад ялагч тодорсонгүй. Түүхний анх удаа эх орон ардчлал эвсэл Монгол ардын хувьсгалт намын хамтарсан засгийн газар байгуулагдахаар болов.
Энэ нь элбэгдөржид эртнээс сансан зүйлэн хэрэгжүүлэх, системийн авилгыг бүрэн хүчээр ажилуулах алтан боломж гэж харагдсан бөгөөд манер жадах бүхнийг хийж гүйсээр ерөнхийдөө болох нь тэр. Харын тэнгэр тэрнийг харж үзэхин дээр дэмжиж байлаа. Авилгын алтан системийг нам дамнуулан угсрах элбэгдөржийн санааг хувьсгалт намын том толгой Бадамжуна ихэд таашааж өөрийн намын талаас үзүүлэх бүх дэмжлэгийг олж өгсөн байдаг. Бадамжуна тэрнтэй ихэд дотносох болж дээрч байтугай элбэгдөржийг Эрдэнэт хотод очихын өмнө төрүүлж очоод өөрийн албаны дундаас дээш дарганаар үйлдвэрийн удирдлагад багт хүмүүсийг хэн хизээ хэдэн төгрөгтэй ирж элбэгдөржтэй хөзөр тоглохыг зааж өгөх, зэвэрхэн хожигдож өгөхийг зааварчлах үндсэн ажилтай болсон байдаг. Мөн элбэгдөржийн чон бодон хядах ажиллагаач урьдчилан зохион байгуулдаг байлаа. Нам дамнсан энэ бүлэглэл элбэгдөржийг 2006 онд ерөнхий сайдаас буулгасан гэдэгч тийм биш ажээ. Ердөө дагалдан суралцагчдыг нь ажлын байран дээр нь дадлага хийх, сурцтай болох гэж байрыг нь сэлгэсэн юм. Тодорхой хэлбэл энх болд хэмээх шавтайгаа элбэгдөрж суудлаан сэлгэсэн болохыг тухайн үед хинч анзаарсангүй. Хожим 2017 оны сонгуулиар л тэдний холбоо хэлхээ хамтарсан үйл ажиллагаа олон дил болсон билээ. Ерөнхийдөө томилгоо хийдэг. Томилгоо хийхдээ дандаа энх болдын хамгийн ойр дотны хүмүүсийн хүнд тавьдаг. Гар хорийн сумын засаг дарга болох санаархлаа ерөнхий сайдын суудлаар солиод элбэгдөржийн баттай ойлгож авсан зүйл нь хууль шүүхийг хяналтанд дан оруулахгүйгээр системийн авилгал бүрэн хэмжээгээр ажиллах чадваргүй гэдгийг дүгнэлт юм. Энэ ажлын гүйцэтгэхийн тулд тэр урт замыг туулсан юм. Юуны мөн Монгол улсын ерөнхийлөгч болоод тэр даруй авилгатай тэмцэх газрын удирдлагад хяналтанд тогтоохын тулд хэд хэдэн давааг давав. Авилгатай тэмцэх газрын анхны дарга сэжиг бүхий байдлаар нас барсан. Шинээр томилогдсон сангарагчааг өөрт нь үйлчлэхгүй хүн гэж элбэгдөрж үзээд зайлуулахын тулд 13 мэхэн хэрэгэлсээр ажилтнуудаа тагнасан, чагнасан гэх хэрэгээр шоронд суулгалаа. Энэ шудраг улсын хонгол гэдэг юм одоо яг хизээнээс баригдаад одоо ямар шатандаа яваа ашиглалт нь ямар байгаа, ямар юм байдгийг одоо Гээд Баатар үдэгчин дээр хонгод нь хэвтэж байгаад гарч ирсэн үү? Чи мартсан уу тэрийг? Бүлэглэлтийн үнэч гэдэг нь нотлох зорилгоор энх болдын хүн гэгдэх хушиг гам болдыг авилгатай тэмцэх газрын даргаар дохон томилов. Нам дамнсан бүлэглэлийн итгэлийг хадгалахын тулд элбэгдөрж зөрүүд өрсөлдөгч намын хүнийг томилж найр тавьдаг байжээ. Энтер гэж дараагийн дарагч ийм зарчмаар томилогдсон юм. Авилгатай тэмцэх газарт хяналтан бүрэн тогтоомогц бүлэглэлийн үгэнд орохгүй том толголоод байсан энх баяртай тооцоо бодох ажилд ганцхан шамлан орлоо. Шоронд суулгаж чадав. Гэвч системийн авилгалгийнх нүсэр бүтэц ахин дахин хөдөлмөрлөх шин хорон мих сэдэхийг элбэгдөржөөс шаардсаар л байв. Гарын талын тэнгэр нэхэл хатуутай ажээ. 2000 оны сонгуульд нийлж намайг унгаагаад хуйлдаж элбэгдөрж баяр бат болд. Шүүхэд засаглалд хонгол байгуулав. Тэвшүүлсэн нам нь буруу гарчих эрсдэлтэй тул элбэгдөрж 2013 оны хүртэл хумсан тас нуусан юм. Хоёр дахь удаага ерөнхийлөгчөөр сонгогдох боломж нь тумбаг харагдсан тул угсраа олон залмих хийсэн байдаг. Эхлээд энх баярыг барьж хориод дараа нь Монгол Ардын намыг 2 хуваахад нөлөөлж улмаар энх баярын долгойлсон Монгол Ардын хувьсгалт намыг дээд шүүхэд бүртгүүлв. Дараа нь энх баярыг шоронгоос суллах тохироогоор Монгол Ардын хувьсгалт намаас ерөнхийлөгчд удавлыг нэр дэвшүүлэхийг шахсан байна. Удавлч Ардын намын нэр дэвшигч Батэрдийн саналыг хувааснараа элбэгдөрж дөнгөн данган 50 дээр нэмэх нэг санал авч 2 дахь удаага ерөнхийлөгч боллоо. 2 дахь удаага сонгогдсныхоо маргаашаас элбэгдөрж тэс өөр хүн болон хувирсан нь үнэн дөрхөндөн орсон хэрэг байлаа. Системийн авилгалгийнхаа авраг бүтцээ урлаж дуусах сүүлчийн алхам нь шүүх эрх мэдлийг бүрэн хяналтанд оруулах байсан юм. Үүнийг тэр гайхалтай хурдтайгаар амжуулав. Ерөнхий сайдсан алтан хоёыг түүний энэ ажилд шудраг бусын хонгилгийнх нэрийг оноосон нь одоож хүчинтэй ойлголт. Элбэгдөрж хонголын шүүхэ байгуулах хорон санаархалдан хүрэхийн тулд 2013 оны 1-р сарын 24-нд шүүхэ байгуулах тухай хуулийг улсын хурлаар батлуулав. Тэр даруй анхан болон давж залдах шатны шүүхийн бүх шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж шинээр томилготон 409 шүүгчээс 397-г нь үлдээсэн байна.
Нөгөө шүүхийн хууль шинээр гараад тэгээ шүүгчдэд бүгдэнд нь шин үнэмлэх болгосон шүү дээ бүх шүүгчдэд. Угаар нь явах шинжгүй шүүгчтэйгээ томилгооноос гадуур орхижээ. Ерөнхийлөгч Элбэг Доржийн зарилгаар улсын дэд шүүхийн шүүгчдийн 50%-ийг томилсон нь одоо ч ажиллаа хийж байна. Системийн авилгын машин бүрэн угсрагдаж дууссан тул Элбэг Дорж хүний өөрийн нам ялгалгүй үгэн дэс орогчдыг төрөөс бүрэн зайлуулах их ажилдаан орлоо. Юуны өмнө үгэн дор эсвэл огцор гэж шаардсаар Алтан хуйгийн засгийн газрыг огцруулж бүлэглэлийн засгийн газрыг байгуулав. Ерөөсөл шудраг бусын хонгил аа. Хошигруулж өнөөдөр Монгол орныг сэг болгож хайж байгааг бид нар Монголын ард түмэн бүгдээрээ үзэж байна. Хамгийн чухал нь өөрийн хүүхэлдээ сайхан бэлгийг ерөнхий сайд болгожээ. Тоглоомын ерөнхий сайд сайхан бэлгийн Элбэг Доржийн өмнө хүлээсэн үүрэг нь нэгдүгээрт Дубайн гэрээг байгуулах, хоёрт Эрдэнэтийн 49%-ийг Монголын зэс корпорацид худалдах байжээ. Сайхан бэлэг улсын их авилгачдаас өгсөн энэ хоёр даалгаврыг засгийн газраар хэлэлцүүлэлгүй. Хууль зөрчин нууцаар биелүүлсэн юм. Шалтгаан нь улсын хурал олонх дээр дэмжлэг авчиж чадахгүй унах магадлал их байсанд бий. Сайхан бэлэгтэй холбоотой хэрэгүүд Эрдэнэтийн 49%-ийн хууль бус хувьчлалыг шийдэх шүүх хурал 8 жилийн турш гацаж байгаа нэг шалтгаан нь хонгилын шүүхийн шүүгчд Элбэг Доржид үнэнчээр үйлчилсээр байгаад л бий. Зоргийн амнасыг хөнөөсөн хэргийг хаах схем. 2013 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөөр Элбэг Дорж зоргийн амнасыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулах, хэргийг маш нууц горимоор шалгах зөвлөмжийг гаргууламгц, ажлын хэсгийн ахлагчаар өөрийнхөө хуулийн асуудал эрхэлсэн шадар туслах Эрдэнэтийг томилох асуудлыг дэмжүүлв. Сайхан бэлэг ерөнхий сайд боломгцсон 5 хоногийн дараа хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг бүрэн солиж, хурцыг тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон нь Элбэг Доржийн шууд заавраар хийсэн томилгоо юм. Дагнах, мөрдөх, байцаах, шүүх, яллах, хянах, хорих бүх байгууллагуудын удирдлагуудыг өөрийн хүмүүсээр солимогц 2015 оны 8 дугаар сарын 31-нд Амгаланбаатарын мэдүүлэг гэж зүйлд тулгуурлан эргэн чимгээ Содом Дэржа нарыг дайшлан баривчилж тэднийг зоргийн амнасыг хөнөөсөн хэмээн зарлав. Инх хоёрын хэрэг анхны шатны шүүх соён бэрдэнэ. Ганс бүхийн хэрэг давзаалтах шатны шүүхтэр соён бэрдэнэ. Зоргийн хэрэг давзаалтах шатны шүүх соён бэрдэнэ. Инх хоёрын хэрэг дээд шүүхтэр Эрдэнэт суран, зоргийн хэрэг дээд шүүхт Эрдэнэт суран. Ганс бүхийн хэрэг дээд шүүх Батцэрн цогт хос 2, зоргийн хэрэг дээд шүүх Батцэрн цогт хос 2. Элбэг Доржийн хүч 50 угсарсан цагдаа, дагнуул, шүүх прокурор гээд хууль хяналтын байгууллагын удирдлагууд зоргийн амнасыг хөнөөсөн хэргийг бүхэлд нь түүний хүсэлд нийцүүлэн шуурхай шийдвэрлэхээр хөдөлсөн юм. Тэдний ачаар 2 жилийн дараа Амгаланбаатар Содом Дэржа чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг онов. Энэ явцад нэгэн хачиргалтай зүйл болсныг ихэнх хүмүүс мартсан байх. Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлцээний дараага Бархас байд Батул бусадтай бүлэглэн зоргийг алах гэмт хэргийг зөвхөн байгуулсан гэж үзэж байна хэмээн яллагдагчаар татсан байна. Батул ихэд сандран нийслэлийн арчилсан намын байранд хэвлийн хурлаа зарлаж цагдаа нарыг өөрийг нь гүтгэн хэлмэгдүүлэх гээд байна хэмээн мэдэгдэв. Дэгмэгц Элбэг Дорж үүлээ очоод шалгуулчхаа буруугүй юм бол хэмээн жирэгжээ. 3 өдрийн дараа төрийн ордонд чулуудай Батул нар Элбэг Доржтой уулзаж 3 цаг орчим ярилцсан байдаг. Удалгүй прокурор Бат Жаргал 2016 оны 9 дугаар сарын 21-нд Батул нь зоргийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй байна гэж тэмдэглээд түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгожээ. Сануулхад 90 оноос хойш Элбэг Дорж чухал мөчөд Батулыг сайн муугаар ашигладаг заншил гэмээр зүйл тогтсон байдаг. Нэгэн жишээ 2009 оны 4 дугаар сарын 6-ны өдөр ерөнхийлөгчийн сонгуульд арчилсан намаас нэр дэвших сунгааны хаалт дээр Батулын хэлсэн үг бий. Бархирмаар санагдсан хором гарчигтай тэр үгэндэн Батул 90 онд гаргараасан барин дэмцэж явсан андуудын маань нэг нь ерөнхийлөгч Инх баярын TV9 телевиз дээр гүйж очоод Батул зоргийн хэрэгт холбоотой хэвээрэн байгаа гэсэн бичлэгтэй хуурцаг тавиулж байгааг мэдсэн сэтгэл маань өвдөлтөндөө яаж тэсвэлээ. Одоо чил ялалт авчирна, чамайг дэмжин, би ч ёстой хэлсэндээ хүрдэг эр хүн шүү хэмээн байн сайрхаж байсан нөхөр маань унтаад бас хооронд хувилдан урвчхаад гэнтгэн санал хураалтын өмнө нэг хэрсүү царайлчихсан үүл минь чиний ажиллагаа дутаж байна гэсэн бултах үг хэлээд хулих царайлан зогсож байгааг харсан сэтгэл өвдөгтөн орилгүй яахав
гэж хэлсэн нь элбэг дөржид зориулсан эмзэглэлийн үгс байлаа. Тэгээ байтгаа золж авсан. Тэрийг маань бол элбэг мэдхийн санаа мэднэ. Гэхдээ элбэгт орчд бол бас ингэж хэлэх маш их ноцтой ус төр өмсөл байгаа гэж би бодож байна. Бас нэгэн зүйл зориг хэрэгтэй холбогдуулан иргэнийг эрүүтэн шүүж хэргийн хүчээр шийдвэрлэхэд оролцсон хүмүүс бүгд албан тушаал, алдар цол, эд хөрөнгөөр шагнагдаж бүр цаашилбал ялт завьсан онцгой анхаарал татна. Шүүхий гартан оруулсныхаа дараа элбэг дөрж надад хэн хилж нохойг хэн саахав маягийн арин шиг байнга гаргах болсон бөгөөд нэг илэрлэн наадмын нээлт дээр зис өнгийн иж бүрдэл хувцс өмсөн дэвсэн явдал байлаа. Энэ бол чөтгөрийн зан үйл хийж бүгдийг давсан, захирсан, өөрийн болгосон гэдгэн илэрхийлэх бүжиг нь байсан юм. Монгол эр бүхэн төрөл зөнгөөрөн дэвхийн өмнө шавдаг. Гэтэл элбэг дөрж шаваа хийлгүй алгасаж шууд дэвсэн гарал үүснийхэн талаар эргэлзээтэй таамаглалыг сэдрээж байжээ. Авилгын мөнгө угаадаг схем. Уулуурхай улс төр хууль хяналтын байгууллагад гар хөлөөрөө дамжуулан хяналтанд тогтоосон нам дамнсан бүлэглэлийн эзэн. Монголын системийн авилгыг зохион бүтээгч, үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч элбэг дөрж. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашиглан асар их ашиг өвөртөөсөн болох нь жил сар өнгөрөх тусам баримтаар нотлогдож байна. Сайхан бэлгээр хууль зөрчүүлэн Эрдэнэтийн 49%-ийг авсан Сахал Эрдэнэ бэлэг би Монголын түүхэнд байгаагүй их хэмжээний авилгыг өгч байж Эрдэнэтийг өөрийн болгосон гэж ойр дотныхондоо ам алдсан байдаг. Тэр цагт Mongolian Mining Corporation буюу Ухаах удгийн ордын 6%-ийг худалдаа хөгжлийн банк эзэмшдэг гэх бүртгэл байсан. Гэвч үнэн чанар там бол энэ нь элбэг дөржийн эзэмшиж байсан хувь байжээ. Хожим MMC-гийн хувьцаа унах үед элбэг дөрж гоншигнож дарамтлсаар байгаад хувьцааныхаа мөнгийг анх оруулсан хэмжээгээр хүчээр гаргуулж авсан гэдэг. Эрдэнэ төлөвлөр сайлын үнэ гэдэг үнэхээр энэ тал нутгийн өвсөнд явсан тийм тарган чадaltaй сайлын үнэ байсан цаг бий. Одоо бол эмчилгээ тэжээлийн цэгт очсон. Одоо бол хөгшөрсөө. Одоо элбэг дөрж 20 гаруй хүүхдийг өөрийн нэр дээр өргөж авсан нь буйны зорилготой байсангүй. Авилгын систем ажилуулан олж авсан асар их мөнгө өргөмөл хүүхдүүдийнхээ нэр дээр гадаадад байршуулж үл хөдлөх хөрөнгө болгож угаадаг схем бүтээж тэдний нэрийг ашиглах зорилгоор өргөж авсан болох нь ээжлэгдсээр байна. Америкийн Бостон хотод ерөнхийлөгч асан элбэг дөрж өөрийн өргөмөл охин Ануучингийн нэр дээр 700 мянга болон 500 мянган долларын үнэтэй 2 тансаг зэрэглэлийн байр худалдаж аваад буцааж зарж ахин худалдаж авах зэрэгээр мөнгө угаадаг аргатай аж. Уран зэрэг худалдан авсан гэдэг нь ч мөнгө угаах шалгарсан схем юм. Тэрээр Монгол арт хувийн галерейда газар авахын тулд улсын хурлын гишүүн асан Наранхууг дарамтад оруулж байжээ. Үүний тулд эхлээд хотын дарга Батүлээр Дүнжигэр худалдааны төвд газар олгосон зөвшөөрлийг цуцлана гэсэн мэдээлэл гаргуулна. Наранхуу сандарч хүнд юунд хандхаа мэдхээ байх үест эхнэрийн дүү Болдбаатрыг явуулж жухаг 2 хотгонд зориулж газар тасалж өгвөл ах минь үүлийн амыг барьж чадна гэж хэлүүлнэ. Газрын зөвшөөрөл Болдбаатрын нэр дээр шилжмэгц Батүл элбэг дөржийн завраар сүржигнэх юм болно. Энэ бол тэрний эрх мэдлийн хэрхэн ашиглаж хувьдаа завшаан гаргадаг байсны нэгэн жишээ. Одоо түүний Наранхууг дарамтлан салгаж авсан газар дээр жухаг нэртэй 2 хотхон Монгол арт галерей системийн авилгынх нь үлэмж орлогыг нотлон сүндэрлэж байгаа. Монгол дахь системийн авилгын загалмайлсан эцэг болсон элбэг дөржийн төвч түүх ийм бүлгөө. Элбэг дөржийн хөлс туслуулан урлан бүтээсэн Монголын системийн авилгал одоо ч ам бүхтээ оршиж баяр зогтой ган төмөр номтой баярнаар залгамжлан тордож байгааг дараагийн бүлэгт үзүүлэх болно.